сайн байна уу? Фантазм байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ харуул зангийн 3 дугаар шатнд орж ирсэн exploit-ийн даалгаврыг хийж үзүүлэх байгаа. Тэгээд илүү сонирхолтой болох үднээс тайлбарлаад явчих гэж бодлоо. За тэгээд эхлээд бид нэр юуны төрөнд хийхин тулд яах вэ гэхээр GitHub харуул занг 2019 гээд орно. github/haruulzang/2019 гээд за өнөөдөр агаар явах вэ гэхээр за бид нэр шууд раунд 3 руу орчтой. Раунд 3 руу ороод юм биш үү? Буруу юм орч. За exploit-ийн Skywalker Sage Info гэдэг даалгавар байна. За тэгэхээр бүгдээрээ хамгийн дөрөнд яах вэ гэхээр 2019 дээр дарж агаад хэрвээ танд Git байгаа бол шууд энэ дээр ингээд copy-д дарж агаад за desktop ч гэдэг юм уу те Git cd desktop гэдэг clone ингээд татчихна Git байгаа бол байхгүй байвал яах вэ гэхлээр улцан 2019 байхгүй бол та бүхэн zip болгоод татчих болно. Zip-ийг татахтаа бол ингээл дараа download as zip гэдэг as zip гэнэ download zip гэдэг энэ .exe section байна. За энэ дээр дараад шууд zip файлаар нь татчих боломжтой. За тэгээд татсныхан дараагаар яах вэ гэхээр бүгдээрээ за 2019 дотор нь cd round 3 cd exploit одоо би ингээд нэг бүршин та бүхэнд тайлбарлаж үзүүлэхгүй болохоор ингээд зарим YouTube-руудыг харахаар за энд яг юу гэдэг өнгөрч үү гэдэг ингээд хүмүүс хараад ичдэг байхгүй. Тэгэхээр амар эргэлзээтэй ойлгосон нь ойлгоогүй нь мэддэхгүй болчихж байгаа гэсэн. За ингээд орсныхан дараа яах вэ гэхээр би энэ дээр ингээд шууд юу үсгээд өгсөн. Одоо та ихний бичих команд маань юу гэхээр одоо таны үүсгэсэн директор байгаад одоо ингээд оронгууд бид нар ямар директор руу орсон бэ гэхээр Skywalker дуурзар Sage Info гэдэг. Энэ дэр байхлаар шууд Skywalker дундуур зураас 1 гэдэг директорыг нэрийг өөрчлөөд ийм болгоцсон. Тэгэхээр энэ дээр энэний оронд юу байх хэвээр вэ гэхээр Skywalker дуурзар Sage Info гэдэг ийм одоо директорыг маань байх ёстой. Тэгээд за яваад цэгээ дараад энэний дараагаар явах гэхээр бид нэр ингээд шууд Docker үүсгэж өгч байгаа. Хэрвээ танд Docker байхгүй бол одоо Ubuntu дээр байвал snap install docker ч гэдэг юм уу apt-get install docker гэдэг хоёр төрлөөр татах боломжтой байдаг. За тэгээд энэ дээр ингээд шууд ямар файл үүсэж байгаа нь ингээд цаанаас docker дотроос docker дээр бичсэн файл маань шууд ажиллаж байгаа гэсэн үг. За энэ дээр ингээд шууд copy.exe энэ ийшээ ингээд оруулалт өгч байгаа гэж та бүхэн бас ойлгож болно. За үүний дараагаар бид нэр яах вэ гэхлээр хэрвээ та нар энэ маань жоохон удаан уншдаг тэгээ удаан уншаа болцсныхан дараагаар нь болохоор шууд ямар порт дээр шууд энэ юуг ажилуулах вэ гэдэг бүгдийг шууд зааж өгөх боломжтой. За тэгэхээр энэ дээр 80 гээд энэ дээр 80 дугаар портоор шууд ажилуулж байгаа гэсэн үг. За ингээд run дундуур зураас run гэдээ авчиж байгаа. За энэний дараагаар хэрвээ амжилттай болчихсон тохиолдолд яах вэ гэхээр localhost за энийг дахиад авчиж localhost 99 гээд шууд орчход index.html гэх файл нь шууд орж ирж байна тийм. За тэгэхээр Star Wars New Hope гэдэг энэ даалгавар руу орцгоё. За тэгсэн эхлэл хэсэгт нь болохоор нэг юм байна. За кино театрч юм шиг тийм сонирхолтой юм. За тэгсэн энэ дээр нэг Star Wars-ийн тухай нэг юм үгнүүд л гараад тах шүү байна. Гэтэ би энийг шууд ингээд нэг хүрчлэн ингээл хараад ингээ хөдөлгөөс суугаад байна гэж мэдээж байхгүй. Тэгэхээр бүгд source руу орч харъя. Source дээр нь бол бүгдийг нь ерөөхдөө шалгаж үзэх хэрэгтэй. За style CSS, ASCII, Star Wars гэдэг энэ гурван замыг үзье. За style CSS гэдэг файл дотор маань сэжигтэй зүйл одоогоор харагдахгүй байна. Body хэсгээр бол зүгээр ингээд font family фонтаа тохируулаад color байна, background color нь юм байна гэх мэтлэнгээр энэ бол тэр бичиглэлийн color нь байна те. Гэх мэтлэнгээр ингээд харж болж байна. За энэ дээр болохоор вараар хувьсгч үүсгээд за энэ дээр нь бол одоо /n буюу newline үсгээд ингээд бичээ явцсан байна newline үсгээд. За тэгэхээр энэ дээр бол Star Wars JS буюу хамгийн одоо юм байх магадaltaй сэжигтэй зам гэсэн үг. За энэ дээр тэгсэн чинь хамгийн доотлолт хэсэг нь upload.php гэдэг файл байна. Тэгэхээр энийг бүгдээрээ туршаад үзье. index.html гэдэг файлаар ажиллагаад ингээ орсон чинь яг хөө ихлээр одоо зураг аплод хийдэг ч юм уу нэг тиймэрхүү хэсэг байна. Тэгэхээр энийгээр дамжуулж бид нэр exploit хийх боломжтой.
Тэгэхээр бид нэр эхлээд юуны төрөнд payload гэдэг зүйлийг бэлтгэх ёстой. Тэгээ payload-оо бэлдсэнийхэн дараагаар үүнийг одоо энэ зүйлийг ашиглаад одоо энэ input одоо browsing хэсэг ч гэдэг юм уу, файл оруулах хэсэг ч гэдэг юм, file inclusion хэсэг гэж ойлгож байна. File inclusion хэсэг дээр payload оруулаад цаашаа exploit хийгээд өөртөө web shell гэдэг юм үүсгээд эсвэл privilege escalation хийх ч юм уу, өөрөөхөө эрхээ дээшлүүлээд тухайн хүний мэдээллийг нь авах боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө shell үүсгээд орсон байхад цаашаа privilege escalation хийх боломжтой байдаг. За тэгэхээр сүүлийн үеийн халдлагууд маань яаж явагддаг вэ гэхээр ихэвчлэн энэгээр бас веб шиллээр халдлага хийх боломжтой болчихсон. Одоо энэ аливаа ньюсийг менеж гэдэг юм уу, icon-ийг менеж хэрвээ та нар бүртгүүлээд одоо та зураг оруулна уу гэдэг хэсэг байдаг шүү дээ. Одоо профайл зураг өөрчлөлтөө иймэрхүү хэсэг байдаг. Тэгэхээр би ингээд дараад өөрийнхөө зураг оруулдаг. Одоо энэчнээс ингээд өөрийнхөө зураг ингээд оруулах боломжтой. Ийм хэсэг байдаг. Тэгээ энийг нь ашиглаад хэрхэн одоо цаашаагаар exploit хийдэг вэ гэдгийг та бүхэнд бас зааж өгье. Тэгэхээр энэ маань болохоор зөвхөн нэгэн төрөл нь гэж та бүхэн ойлгоорой. Цаашаага маш олон төрөл байдаг. Одоо зургийн дотор PHP нуугаад PHP-гээ цаашаа одоо хортой PHP нуугаад PHP-гээ цаашаа ингээд дамжаа явуулдаг. Бас өөр бас олон төрөл байдгийг гэдгийг одоо та бүхэнд харуулъя. За үүнийг харахын тулд payload all the things гэдэг энэ бол GitHub дээр одоо open source байршсан нэг юм юу ч гэдэг юм. Pinterest-ийн одоо useful payload гэдэг юм уу да. Тиймэрхүү зүйл байгаа. За энийг бол та бүхэн ороод харахад бол нээлттэй. Тэгээд энэ дээр бол маш олон төрлийн одоо exploit-ууд байдаг. Exploit-ийн payload-ууд байдаг. За тэгэхээр энд directory traversal, command injection буюу ls зэрэг өөрөөхөө одоо payload оруулаад exploit хийгээд авсан тохиолдолд үүний дараагаар command injection буюу хүссэн командаа бичих боломжтой. За үүний дараа CV exploit буюу CV дээр бүртгэгдсэн эмзэг байдлуудаар exploit-ууд хийхдээ за GraphQL injection GraphQL-ийг та бүхэн бол айгүй их ашигладаг байх гэж бодож байна. Тэгээд file inclusion буюу бидний одоо яг хийх гэж байгаа энэ хэсэг байна. За энийг бол яг албан ёсны нэрлэлээр нь яг энэ file inclusion дотроо олон зүйлүүд байдаг. Тэгээд энийг яг байгаа нь бидний яг ашиглагдах байгаа өнөөдрийн маань зүйл маань server side includes буюу injection буюу SSI гэж нэрлэдэг байгаа. За энийг бол SSI нь бол өнөөдөр бол яаж бичих вэ гэхээр за энэ дээр бол айгүй бид нэр ингээд зүгээр ингээд харсан чинь хүү юу энэ чинь зүгээр комент бичсэн юм шүү гэд бодож байгаа. Гэтэл энэ маань бол тэр яг энэ файл include хийж явахдаа шууд bypass хийгээд цаашаага injection хийх боломжтой болчдөг гэдгийг та бүхэн бас ойлгоорой те. За тэгэхээр эднэр доошогоо нэг тийм advanced түвшний юмнууд нь бол хэрэг байхгүй. Дээдлийн хамгийн энгийн одоо payload-ыг бичээд оруулахад энэ маань ажиллаж ивэл цаашаага бүгдээрээ ажиллана гэсэн үг. Одоо cross-site script-ийн халдлага дээр бас тэгдэж штэ. Хамгийн ихний скриптийг бичээд JavaScript-ийн скрипт нь ажиллаж ивэл цаашаага бүгдээрээ болох боломжтой гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ энийгээ би нэг бол ерөөхдөө бол бэлтчихсэн. За CD desktop дотор байгаа cat exploit SHTML гэдэг файл байгаа. Энэ дээр энэ дотроо төрөнийхээ зүгээр оруулаад бэлтчихсэн. За бүгдээрээ бас шинээр үүсгэжээ. За томоор exploit 1 за тест гэдэг exploit дундуур зураас 1 SHTML дээр одоо ингээд бүгдээрээ хадгалаад гарчлаа. За үүний дараагаар явах гэхээр төрөнийхөө хэсэг рүү орлоо browse. Одоо энэ дээр exploit 1 энийг орууллаа. Submit дарлаа. Submit дарангууд ингээд нөгөө нэг одоо би client тал байгаа шүү дээ. Би client талаас сервер тал руу өөрийнхөө зургаач гэдэг юм уу өөрийнхөө файлаа шидчихэж байгаа гэсэн. Шидснийхэн дараагаар сервер дээр тэр маань байршиж байгаа. Сервер дээр байрсныхан дараагаар биднэрт одоо энэ файл маань харагдаад тэр замаар нь дараад орлоо. Тэгэхээр тэр үед яаж байгаа юм бэ гэхээр энэ одоо payload маань хэрвээ ажиллаад exploit хийж болж ивэл энэ маань эмзэг байдалтай болчихж байгаа гэсэн үг. За үүний дараагаар яаж байгаа юм бэ гэхээр за энэ дээр орсон чинь ls командыг бичиж өгсөн бүгдээрээ одоо түрүүний энэ дээр бүгдээрээ exec cmd ls гэдэг энэ дээр ls команд буюу ls буюу директоруудыг харах командууд байгаа. Тэгэхээр энэ командыг биччихсэн чинь index.php, index.html, starwars.javascript, тэгээд styles.css бүгднгийнхээ шалгацсан хэсгүүд байна. Тэгээ upload.php түрүүн бид нэр орсон. Тэгсэн чинь хамгийн с ิจ гтэй байж болохоор хан зөвлөдсөн
зам маань энэ байна. Тэгэхээр бүгдээрээ энийг нь копидж аваад за ингэсэн чинь forbidden permission denied гэж байна те. Тэгэхээр энэ маань болохоор тухайн яг сервер дээр байршсан үедээ бол ерөөдөө шууд ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор цаана ямар файл байсан бэ гэхээр flag text гэдэг оронгууд шууд flag маань ингээд шууд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор энэ server side inclusion гэдэг зүйлийн хамгийн энгийн жишээ гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бол та бүхэн ерөөдөө иймэрхүү одоо зүйлүүдийг өдөр тутамдаа ерөнхийдөө кодон дээр бичдэг ах гэж бодож байна. Одоо upload PHP ийм хэсгийг бол та бүхэн бол одоо өдөр болгон кодон дээр ерөөхдөө бол бичиж өгдөг болоо гэж бодож байна. Тэгээд энийг бичиж өгтөө яг хэрхэн бичиж өгөх вэ гэдэг ерөөхдөө validation шалгах те. Одоо зөвхөн зураг оруулах хэрэгтэй гэдгийг та бүхэн оруулж өгөхийн тулд зөвхөн зургийн хийдэр хэсгээр нь ч гэдэг юм шалгаж болдог шүү дээ. Тэрийг нь бүгдийг нь бичиж болно. Гэтэ яг хуу энийг нь яаж өөрчилдөг вэ гэхээр хэрвээ хакер итгээд proxy ашиглаад одоо та хакер нь болохоор таны хийсэн вебсайтыг оруулж явахдаа замд нь зогсоогоод тэр зураг оруулах хэрэгтэй гэсэн validation-ийн чинь өөрчлөлгөөтэй PHP оруулах хэрэгтэй гэж өөрчлөлгөөтэй зургийн дотроо PHP нуугаад цаашаа дамжуулчингууд энэ exploit маань ажиллах боломжтой гэсэн. Тэгэхээр энийг яаж хамгаалах вэ гэхээр энэ зурагтай холбоотой файлуудаа цаашаа сервер тал руугаа тэгж нэг шалгаад авах шаардлага байхгүй. Тэгэхээр зургаа яг тэр client талдаа байршуулах бас боломж шийдлүүд бас зөндөө байх боломжтой гэсэн. Тэгэхээр тэрийг бас та бүхэн хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэг өөр өндөрлөж байна. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзцаая. Баяр таа.